Сурвалжлагч одон ч юм уу улс орон даяар үргэлжилж байгаа гэрэл зургийн 7 хоногуд зааж тийм хүрээнд за Сүхбаатар аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар за мөн одоо дөөлөм талын тусгал гэрэл зургийн одоо төрийн бас байгууллага болон за Сүхбаатар аймгийн угсаатны хүмүүсээ хамтарсан талын тусгал гэрэл зургийн үзэсгэлэнгээс ээлжид мэдээллийг бид хүргэж байна. Тэгэхээр за яг одоогийн бидний зогсож байгаа энэ танхимдууд Сүхбаатар аймгийн гэрэл зурагчид болоод гэрэл зураг сонирхогчдын нийслэн за нэг 12 гэрэл зураг шиг 40 гаруй бүтээл дэлгэгдсэн байна. Тэгэхээр энэ үзэсгэлэнгээд ирж сонирхсноор за үзэгч та бүхэн Сүхбаатар аймгийн одоо байгалийн одоо түүх соёлын дурсгалууд, байгалийн одоо гайхамшигтай үзэгдлүүд за мөн аж байдал мөн одоо томоохон ивент үйл ажиллагаануудын үеэр одоо гэрэл зурагчдын хальснаа буусан гайхалтай фотоагшнуудыг ирж сонирхох боломжтой. Үзэгч та бүхэндээ одоо би гэрэл зурагчин Арин болттой ярилцлагыг хүргэе. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За үзэсгэлэн амжилттай юу дэлхийдээ тэд тонж байна. Үзэсгэлэн амжилттай одоо ингээ 3 дахь хоног дээр явж байна. Бид бүхэн сая 21-нд улс орон даяар Ботовик гэдэг арга хэмжээ бол явагдаж байгаа. Тэгээ тэрний нээлт маань сая 21-нд бол бидэд бүхэн нээсэн. За өнөөдөр бол 3 дахь хоног дээр явж байна. Өнөөдөр бас үдээс хойш Ахмад гэрэл зурагчдаас бас дурсамж яриа дээр авах ийм төлөвлөгөөтэй бас ажиллаж байна тий. За тэгэхээр таны хувьд ер нь одоо бас ер нь яагаад энэ гэрэл зураг гэдэг зүйлийг сонирхох болов? За хэдийнээс хойш ер нь зураг авч байна. Энэ үзэсгэлэнд яг хэдэн бүтээлээр оролцож байна? За ер нь яг хөө би бол нөгөө аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэй учраас энийгээ дагаад ер нь гэрэл зургийг бол 2002 оноос хойш бол нөгөө нэг удаагийн пленктэй аппаратнаас авахлал эхэлсэн. Тэгээд ер нь бол гэрэл зураг авахд бол хамгийн нэгдүгээрт бол нөгөө зургийн аппарат байдаг. Тэгээ аппарат маань бас тодорхой хэмжээний үн өртөгтэй учраас ер нь бол ажлынхаа газрын аппаратуудаас ингээл зураг мураг авчин гэж эхлээл тэгээд өөрийн гэсэн хувийн аппаратаа болж ер нь бол зургийг бол эхэлсэн ер нь түүхтэй. Тэгээд анх бол байгалийн зураг тэгээд түүх соёлын үйл хөдлөх дурсгалын зураг гэдэр гэж голчилж авдаг байсан бол сүүлийн үед бол яг шувууны зургаар бас нэлийн дагнаж байгаа. Тэгээд шувууны зургаараа бас нэлээд олон зураг авчихсан байгаа. Ер нь бол голчлон Баруурт хот дээр шувууны зургийг авдаг. Тэгээд манайхан бас мэддэггүй юм билээ. Бас би ч бас өөрөө мэддэг байсан. Барууртад ингээд яг 48-ын саадч гэдэг юм уу ингээд томоохон модтой газруудаар очиод ингээд явж байхад бол жижиг шувууч гэдэг юм уу манайхаар дамжин өнгөрдөг нүүдлийн шувуу хүртэл ингэж нэлээд байдгийн билээ. Бид нар болохоор зүгээр дагтаа булжмараараа л төсөөлөд яваад байдаг. Тэгтэл одоо энэ Барууртад бол маш олон төрлийн жижиг шувуунууд бол нүүдэлжин гэж дамжиж өнгөрдөг бас онцлог байдгийг бол гэрэл зураг шувууны гэрэл зураг сонирхсноор бол мэдэж авсан. За тэгээд 9 жилийн дараагаар Сүхбаатар аймгийнхаа хөтөч намны ингээд энэ 2 дахь батыг бол сая 4 сарын 7-нд ингээд үзэгчдийн хүртэл болсон. За энэ ном маань болох өмнөх номтойгоо номноос бас зарим нэг зүйлийг баяжуулж, шинчилж ингэж гаргаснараа бас онцлог байгаа. Тэгэхээр яг бас нөгөө магадгүй гэрэл зураг дээр тулгуурлаж бас ном гаргах сэдвтанд төрсэн байх. Тий, ер нь бол анх бол 2009 онд энэ аялал жуулчлал гэдэг мэргэжилтнэр аймагтаа ирээд ингээд ажиллахад бид нарт бол гарын авлага ном гэж ерөөсөө байдгүй байсан. Тухайн үед бол түмэн нас тэгчийн сэтгүүлчийн гэрэл зургийн доорн гэдэг тэгээд түүхэн товчоо гэдэг номнууд байсан. Яг нөгөө аялал жуулчлал тал руугаа дагнсан юм ном сэтгүүл байхгүйс учраас ер нь нэг иймэрхүү ном гаргая гэж бас дотроо бодож явдаг байсан учраас 16 онд гаргаад за дээрэс нь яг тэр 16 онд гаргаж байхад бол манай Ганбаяр, Отхон баяр гэдэг гэрэл зурагчдын зураг бас надад бас нэлээд түлхэц бас болж байсан. Тэгээд 2 дахь ботоо гаргахад бол ихэнх нь бол өөрөө шинжил зургуудаа авч ингэж баяжуулж бол гаргасан байх. Барууртаас гадна бас яг аймгийнхаа одоо бас яг одоо түүх соёлын дурсгалт газрууд мөн одоо томоохон үйл ажиллагаа ивентүүд дээр бас очиж мэдээж хэрэг зураг авч байгаа гэх юм уу? Тий. Ер нь яг аялал жуулчлалын мэргэжлэрээ бас нэлээд тууштай явсан. За энэ мэргэжилдээ үнэнч явсан. За мөн нэлээд үр дүнтэй ажилласны хүчинд бас 2010 онд, за мөн 15 онд, 22 онд ингээд түүх соёлын үйл хөдлөх дурсгалын улсын тоолохонд бас багт нь орж ингэж гэрэл зургийг авч явж байсан маань энэ номыг гаргахад бас нэлээд түлхэц болсон гэж бол үздэг. Тэгээд дэх үедүүд бол зураг авахаасаа илүү угаах нь илүү сонирхолтой байсан хүртэл гээд ингэж ярьж байгаа өөрөө будаг модог бүх юмаа тааруулж ингэж ярьдаг гээд энэ хүртэл ингээд бид нарт бол одоо их сонин содон тийм юм байсан. Тэгээд хүүхдүүд маань ч гэсэн ер нь бол өсвөр үе залуучууд маань энэ бас гар зургаар юугаараа гар утсаар бас нэлээд их зураг авдаг нь бас бид нарт бас энэ харагдаж байна. За тэгэхээр яг энэ үзэсгэлэн маань ер нь хэдний хүртэл үргэлжлэх вэ? Хизээ өндөрлөх вэ? Үлдсэн хугацаанд хүмүүс ирж бас үзэж бас гоё тайлбарлыг олох бас ер нь гэрэл зургийн гайхамшиг мэдрэх боломжтой шил хэд хоног үлдсэн байна.
За ер нь яг үзэсгэлэн маань улс орон даяар бол 7 хоног үргэлжлэн. Тэгээ манай аймгийн хувьд бол хагас бүтэн сайн маань музей маань амардаг учраас ерөнхийдөө 5 дахь өдөр хүртэл үргэлжлээд дуусаад бид нар бол бүтээлүүдээ бол нэг дэх өдөр бол татаж авах байх гэж бодож байна. Тэгээ нэгдэхэд бас сонирхсан хүмүүс маань бас ирээд үзэх юм бас боломж байгаа гэдэг. Тийм. За баярлалаа танд. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ бид ээлжид мэдээллийг гэрэл зургийн үзэсгэлэнээрээс гэрэл зураг сонирхогч гэрэл зурагчин Ариун Болтоос мэдээллийг авч хүрэглээ.